Сайн байна уу? Улан байна. Шинэ видеонд тавтай морил. Тэгэхээр энэ удаагийн сэдв та нарт таалагдж байгаа бох гэж найдаж байна. Ер нь 18 нас хүрээд яг насанд хүрээд хуйлцсан хувьд болон яг одоо насны хувьд, өсвөр насны хувьд юу хийж үзвэл зохистой байдаг талаар би зүгээр өөрийнхөө хувийн бодлыг та нартай хуваалцаж үзье гэж бодсон байгаа. Энээс өмнө бол 17 тоо эдгээрийг мэддэгч байсан болосоо гэдэг нэг бичлэг байдаг. Тэрнээс үүдэж нэг ойлгосон юм нь яг 17, 18 гэдэргээд нас цагаад өгчхөөр яг одоо 16 таад, одоо 19 таад, 15 таад зориулж бичлэг хийж өгч хийдэг юм бэлээ. Дижи яг эн чинь насаар өөр биш шүү дээ. Ерөн зүгээр өсвөр нас гэдэг чинь нэг ойлголт яг насанд хүрсэн одоо 20 хэдэн нас гэдэг чинь бас нэг ойлголт. Тэгэхээр бити тэгэж яахтар нарийн специфик үзэж өө би 18 хүрээгүй байгаа юм чи энэ бичлэг хэрэггүй юм байна. Эсвэл би 20 гарсан юм чи энэ бичлэг хэрэггүй юм байна гэж бити бодоорой. За хамгийн ихнийх нь болохоор банкнд өөрийн гэсэн нэрийн данс үүсгэж болно. Хуримтлалын, хадгаламжийн, хэрэглээний ямар ч хамаагүй данс өөрийн нэрээр үүсгэх боломжтой болж байгаа. Энд чи яг чи өөрийн гэсэн нэртэй, өөрийн гэсэн данстай болж байгаа юм чи яг мөнгөө илүү нарийн зохицуулах, ер нь юм санхүүгийн талын мэдлэгтэй болоход хамгийн дөхөмтэй үйлдэл нь болж ирж байгаа учраас банкнд орж өөрийн гэсэн данстай болоорой. Тэнгүүтээ магадгүй хуримтлаа ч гэсэн эхлүүлээрээ одоо тэр мөнгийг заавал чи өөрөө олдохгүй байгаа ч гэж магадгүй. Гэхдээ аав ээжээс авж байгаа мөнгөө яаж захиран зарцуулах вэ гэдэг чинь чамаас шалтгааллах учраас одоо нэг санхүүгийн зөв боловсралтай болоорой. Хоёрдугаарт нь 18 нас хүрсэн Монгол улсын иргэн цусаа бэлэглэх боломжтой болдог. Цусны донор болох боломжтой. Нэг удаад гэхдээ 250-аас 400 мг цус авдаг учраас бидний биед ямар ч хор хөнөөл бол байхгүй. Тэр цусаа бид нар өөрсдөө өдөр тутамдаа нөхчдөг учраас шинжилгээ өгөөд яг өөрөө эрүүл биетэй гэдгээ баталгаажуулаад тэгээд цусаа өгснөө бидний хувьд асуудалгүй тэр өөр хин нэгний хувьд амьдралыг нь өөрчилж амьдрал бэлэглэж эрүүл болоход нь туслан гэхэр чин гоё байгаа сте тий. Тэгээд бас урд нь бол 18-аас эхлээд болдог гэсэн юм шиг одоо бол 25 болгоцсон байгаа нэг зүйл нь яг эрхтний донор болох. Эрхтний донор болох боломжтой гэд өөрөө гарын үсэг зураад цахимд бүртгүүлчих юм бол одоо ямар нэг юм тохиолдлоо гэж бодоход чиний эд эрхтнийг өөр хүнд шилжүүлэн суулгах боломжтой болдог. Ер нь ингээд энийг одоо яаж аятайхан хэлбэр юм бэ? Ер нь эрхтний донор болох боломжтой л гэсэн үг. 25 хүрсэн бол тэрийг бодолцож үзээрэй. 18 хүрсэн бол цусны донор болох талаар бас бодолцож үзээрэй. Улс төрийн итгэл үнэмшил чинь ямар ч байсан гэсэн иргэн хүнийхээ үүргийг гүйцэтгэж сонгуульд оролцож сонгуулаа өгөх хэрэгтэй. Тэрнээс гадна зүгээр эцэг эхийнхээ дагдаг за энэ нам зүгээр ах энэ хүн зүгээр ах гэж эцэг эхийнхээ дагдаг тэр арга байдлаар биш өөрөө судалгаа хийгээд нэг цаг гаргаад одоо магадгүй мөрөг хэлбэрийг уншиж үзээд өөрөө сонгуульд яг идэвхтэй оролцвол их зүгээр. Дараагийнх нь ажил хийх. Мэдээж бүтэн цагийн байнгын ажил биш одоо ойр зүрийн зөөгч хийдэг эсвэл машин угаалгын газар ч гэдэм үү юур хааж байдیں۔ Тийм ажил хийх боломжтой болж ирдэг нас байгаа. Ажил хийж үзэхэд ч гэсэн хамгийн хэрэгтэй нас. Яагаад гэвэл мөнгөний төлөө бол биш. Одоо тэр мөнгийг олоод өөрийгөө тижээгээд ар гэрээ тижээгээд явахтаа ерөөсөө биш. Яг тэр ажлыг хийж үзэх гэдэг тэр experience тэр туршлага нь хамгийн чухал гэдэг байхгүй юу? Гадны улс орнуудад бол ерөөхдөө бүгдээрээ л ажил хийж үзчихэд зөөгч хийжээдэг өөр янз бүрийн одоо хүргэлтийн ч юм ажил хийж үзсэн байдаг. Монголд болохоор бид нар одоо цөөхөлөө жижигхэн гайгүй учраас тийм ажил хийх шаардлага их гараад идэггүй баг. Гэхдээ шаардлагагүй байсан ч гэсэн амралтын үеэ хичээлийнхаа хажуугаар цаг гаргаж агаад заавал тийм ажил хийж үзвэл их зүгээр шүү. Би бас яг 18 дэх байхдаа зөөгч хийдэг байсан. Тийм гоё ажил биш ч гэсэн хийж үзэх хэрэгтэй. Ер нь заавал тийм үйлчилгээний ажил хүн нэг удаа амьдралдаа нэг удаа ч гэсэндээ хийж үзчихэж цаашид үйлчилгээний ажилтнуудтай яаж зөв харьцахаа ер нь тийм humble байхыг сайн сурдаг. Дараагийнх нь gap year авах гэж байгаа хгүй. Gap year авах гэдэг ойлголт сүүлийн үед нэлээд хүмүүс айгүй сайн мэддэг болоод байгаа л та. Гэтэ заавал тийх албагүй. Энийн ер нь утга учир шалтгаан юу вэ гэхээр мэдээж 18 таад 17 таад тэр үед бид нэр ирээдүйг яг ямар ажил хийж одоо өнгөрүүлэхийг хүсэж байгаагаа ирээдүйд хэн болмоор байгаагаа мэдэх албагүй шүү дээ. Мэдэх боломж ч байхгүй ер нь л тэр үед за би хуульч бол нэмж болно гэж сонгочдөг. Хэдэн жилийн дараа тэр нь өөрчлөгдөж болно шүү дээ. Тэгэхээр яг ирээдүйд хэн болохыг хүсэж байгаагаа сайн ойлгож амжааг байх юм бол gap year аваад тэр хооронд ажил хийгээд өргөвчтэй аялаад юу ч үдийн хийгээд яг өөрийгөө олох боломж байгаа. Тэгэхээр заавал gap year байх албагүй бүтэн жил ч биш нэг сар ч юм уу хэдэн хугацаанд яг өөрийгөө олох тэр аялалд илүү их одоо цаг хугацааг хөрөнгө оруулаасай гэж гэсэн үднээс энийг оруулж өгсөн байгаа. Энэ сэдвээр саяхан сүүлийнхаа видеог оруулсан. Яагаад гэвэл энэний үн цэнийг айгүй хэрэгтэй гэдгийг нь аль болох нас
баг байгаа дээр ойлгож авбал илүү хэрэгтэй. Найзуудтай болох, найзуудтайгаа нөхөрлөлөө илүү зузаан авч явах, тэр нь одоо амьдралд үзүүлж байгаа үр нөлөөг нь эхнээс нь мэдрэх гэдэг чинь айгүй чухал байхгүй. Тэгэхээр 18-таар хүнтэй найзлах, найзаа олох, бас хүнд айгүй сайн найз нөхөр байж сурахад хамгийн хэрэгтэй, хамгийн чухал цаг үе нь. Бас энэний нөгөө тал нь гэх юм бол хүний учрыг олж сурах. Хизүү, ааштай, хитрхи эмзэгч байд юм хүмүүс чи янз бүрийн өөр ааш арцантай байдаг. Тэрний учрыг нь олж, хүний арга ивийг олж сурахад их чухалнаас. Заавал тэгэл өөрөөхөө зөрүүдлээл их зантай байгаад энэ надтай харьцахгүй бол би бас энэтэй харьцахгүй гэсэн тийм хандлагатай бити байгаарай. 7-дугаарт нь лайфстайл буюу эрүүл амьдралын хэмнэл, эрүүл зуршлуудыг өөрөө өөртөө тогтооход хамгийн чухал үе. 18-тад эрт босоод сурчих юм бол 28-тад, 38-тад ч гэсэн эрт босдог байна л гэсэн үг байхгүй юу? Ерөнхийдөө яг эрүүл зөв хооллолттой, зөв нойрны одоо хэмнэлтэй, амьдралыг харах өнцөг нь ч гэсэндээ зөв байх юм бол цаашид бас амьдрал тийм байна гэсэн үг. Ягаад гэвэл 18-тад юм сурахад хамгийн одоо амархан сурагддаг гэх юм уу да. Цаанаасаа илүү одоо шинэ юмыг хүлээж авахт нь тархин бие нь илүү бэлэн байдаг учраас гоё зөв амьдралын хэмнэл дэглэмийг энэ үед тогтооход илүү амархан. Юм сурахад амархан байдаг гэснээс энэ цаг үед хэл сурахад хамгийн тохиромжтой. Англи хэл вэ нөө, хятад хэл вэ нөө, ямар хэл вэ? Тэр хүссэн хэлээ яг энэ үе дээрээ илүү сайн сурах хэрэгтэй. Заавал хичээл дээр, сургууль дээр багш нартай найдаж биш, өөрөө бие даагаад сурах хэрэгтэй. Тэгээ заавал англи хэл гэлтгүй. Англи хэлийг бол одоо сурах гэдэг бараг сонголт биш. Угаасаа л мэддэг л байх хэрэгтэй болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр 3 дахь, 4 дахь хэлээ заавал сураарай. Анхан шатны тусламж үзүүлэлт сурна гэдэг нь заавал өсвөр наснд 18, 19 дөд ч биш. Ер нь л хүн болгон мэддэг байвал их хэрэгцээтэй. Ер нь хаа нэгтээ явж хахад өөрөө өвдсөн ч хүн өвдсөн ч гэсэндээ тэр хүнд одоо анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлж чаддаг байх юм бол хин хүнгүүл хэрэгтэй юм. Тэгэхээр 18 тадаа магадгүй тэрийг сураад авбал ирээдүйд хин нэгний амьдралыг аврах юм билүү? Үргэлжтэй аялал гэдэг бол ер нь ингэж нөгөө хувь хүний хүмүүжлийг өөрийг нь юмыг одоо харах үнцгийг нь илүү их тодорхойлоход айгүй богино хугацааны вакуумжуулсан сургалт гэдэг шиг өрөвчтэй аялалд явахаар ингээ богино хугацаанд айгүй хэмээх сурж авдаг байхгүй. Тийм учраас залуучуудыг айгүй ингэж нөгөө нэг аялаач гадагшаа төтгшөө яваач гэж илүүх зөвлөдөг. Гэхдээ заавал одоо 18-тай хүүхэд гадагшаа явах албагүй тийм санхүүгийн хувьд боломжгүй байх нь зүгээр хөдөө орон нутаг руу хот дотроо хаанч өрөвчтэй аялал хийж болно шүү дээ. Заавал далайн эрг рүү явах албагүй, богдуул руу ч явсан болно. Тэгэхээр аялалд явж өөрийгөө тийм тухтай бүсээсээ гаргаж үзээд тэр тухтай бүс дотроо яаж учраа олж байгаагаараа ирээдүйд ямар хүн болох нь тодорхойлогдно. Дараагийнх нь бизнес эрхэлж үзэх. Бизнес гэхээр заавал тийм том бизнес төлөвлөгөөтэй хөрөнгө оруулагчдтай одоо Shark Tank руу орох гэж байгаа юм шиг тийм том бизнес бол биш. Зүгээр жижигхэн найзуудаараа нийлээд, ганцаараа нийлээд Instagram дээр жижигхэн онлайн шоп шийд юм уу, жижигхэн гараараа хийж зардаг ч юм байд юм уу, ямар ч юм байж болно. Ямар нэгэн бизнес эрхлээд ямар нэгэн мөнгийг эргэлдүүлж, тэрнээсээ ашиг олж, алдагдал хүлээж, татвар төлж тэгэж үзснээр эн чинь бас айгүй том амьдралын сургууль байхгүй юу? Тэгэхээр эрсдэл баг хүлээх энгийн жижигхэн бизнесээс эхлээд хийж үзвэл илүү зүгээр. Гэхдээ бас яг энэ үеэр 18 9-д одоо ялангуяа нөгөө entrepreneurship гэдэг юм айгүй байгаад байгаа учраас нөгөө би сургуульд явахгүй, би одоо тийм төрийн албанд орохгүй, би зүгээр л шууд бизнес эрхлээд явчихна гэсэн ойлголтоос айгүй байгаад байгаа юм шиг байна. Hustle for гэдэг байгаа шүү дээ. Team hustle бас болгоомжтой байхгүй бол хэцүү шүү. Би бизнес эрхлэх гэж байгаа тийм hustle хий гэсэн үг бас биш гэдгийг ойлгоорой. Ирээдүгээ төлөвлөх гэхээр ирээдүгээ төлөвлөх арга барил чи ямар ч байж болно. Bullet journal дээр бичдэг юм уу, мөрөөдлийн самбар гаргад юм уу, vision board хийх юм уу, ямар ч байж болно. Гэхдээ ямар нэгэн байдлаар алсын хараагаа тодорхойлоод за 3 жилийн дараа, 5 жилийн дараа, 10 жилийн дараа би нэг иймэрхүү байна. 3 жилийн дараа, 5 жилийн дараа, 10 жилийн дараа би нэг иймэрхүү байна да гэдгээ тодорхойлоход энэ цаг үе хамгийн чухал. 18-даа чи ирээдүгээ төлөвлөж чадахгүй бол ер нь ирээдүйд чинь нэлээд бүрхэг байна л гэсэн. Тэгэхээр төлөвл бас дахин төлөвл. Өөрийн гэсэн стил имижийг бүрдүүлж авахад бас туршилт хийхэд энэ цаг үе хамгийн тохиромжтой. Ямар өстэй баймаар ер нь ямар хуу имижээр хүмүүст илүү танигдуул зүгээр юм бэ гэдгийг энэ цаг үед бодоод илүү туршилтуудыг хийгээд the rock болж үзэл, хипхоп болж үзэл одоо нэг амар тренди байгаад, сквал минимал байгаад ямар ч
дүр төрх байсан энэ үед туршиж үзээд өөрийнхөө тэр стилийг олж авахд илүү тохиромжтой. Тэгэхээр одоо стил имиж бүрдүүлэлт гэдэг чинь тэгэл байнга л амьдралд чухал хэрэгцээтэй л байх юм чинь. Магадгүй энэ чиний тийм их сонирхдаг зүйл биш ч гэсэндээ жоохон сонирхож үзээд өөрийнхөө стил имиж дээр жоохон ажиллаад үзвэл зүгээр. Хайрлаж үзэх, үерхэж үзэх, хүнтэй хамт байж үзэх, хүний учрыг нь олж үзэх гэдэг бол энэ цаг үед нэлээд чухал. Ер нь 18, 19 тэр хавцаа ер нь ихэнх хүнд анхны хайр ирдэг учраас бүгдээрээ л хайрлахыг сквалт гэж крашлах тэр мэдрэмжийг мэдэрж байгаа ах гэж бодож байна. Тэгээд энэ үед хамгийн чухал нь юу гэхээр яг ингэж нүхнийг хариу нэхгүйгээр хайрлаж үзэх, хаягдаж үзэх, тэгэнгүүтээ сэтгэлээ илчилж үзэх гэж байгаа. Айгаад ах юм байхгүй, сэтгэлээ илчлээд ямар юм одоо юу хэлмээр байна, яамаар байна тэрийг нөгөө хүндээ илчилж үзэхэд нэлээд тохиромжтой шүү. Дараагийнх нь бол 18 дэх жилтгүү, 28 дэх жилтгүү хамгийн чухал зүйл бол ном уншиж сурах. Ном гэлтгүү ер нь юм уншиж сурах. Уншиж сурах гэдэг чинь тэр чигтээ нөгөө талаараа бас сууж сурах, төвчээртэй байх. Төвчээртэй байх зүсэн зүйлийн имийг сургадаг учраас ном уншиж сурах нь бол хамгийн чухал. 18-тад ер нь одоо ялангуяа нүг айгүйх сошиал хөгжсөн байгаа учраас яг ном бариад унших нь нэлээд багасчихсан байгаа юм шиг үлээ. Гэхдээ ном уншиж байхын ач холбогдол хизээж арилахгүй учраас ном уншиж сурах хэрэгтэй шүү. Талархалтай хандах гэхлээр бас яг насны хязгаартай юм биш л дээ. Ер нь бол ямар ч насны ямар ч хүн ямар ч нөхцөл байдал харах өнцгөн зөв байгаад эергээр юмыг хараад бүх юм талархалтай хандж болно. Гэхдээ өсвөр наснд тохиолддог нэг онцгой зүйл гэх юм бол ер нь ихэвчлэн юмд гомдлоод таалагдахгүй байна, болохгүй байна, бүтэхгүй байна, манай ээж аав намайг ойлгохгүй байна гэдэг тийм сөрөг юм айгүйх байгаад идэг. Яг үнэндээ 18-д 19-д талархах зүйл маш их байдаг. Одоо ээж аавынхаа хажууд сургууль соёл байна, хамаг юм байна. Одоо нэг хариуцлага айгүй бага байгаад ахад тэрийг өөрлөв чи ирж байгаа тэрийг хайрыг талархалтай хүлээж авахгүй бол ямар ч юм байхгүй болсны дараа нь талархах чинь шал утгагүй шүү дээ. Тэгэхээр өдөр болгоныг байгаа юмдаа талархаж, аав ээжтэй гэрийнхэндээ талархаж өнгөрүүлээрэй. За 17-ад нь сайн дурын ажил хийж үзэх, волонтер хийх, intern хийх гэдэг шүү дээ. Ер нь айгүй дуртай бизнесийн байгууллага дээр очиод чимд итгэл үнэмшил төрүүлдэг хүн дээр байгууллага дээр очиод би танаа дээр сайн дурын ажил хийя, дадлага хийя гэд санал тавихад ер нь ихэвчлэн хүлээж хүлээн авч зөвшөөрөх бах. Тэгэхээр сайн дурын ажил хийнэ гэдэг бол ямар нэгэн цалин хүлээхгүй тэнд яг өөрийнхөө одоо сайн дураараа цагаа, сэтгэл, энерги зарцуулж ийна л гэсэн үг байгаа. Тэгэхээр сайн дурын ажил хийж үзэхэд энэ цаг үе хамгийн тохиромжтой. Ер нь Монголын ихэвчлэн ихэнх стартап компаниуд бол сайн дурын ажилтан хүлээж авдаг. Тэрнээс гаднаас өөр одоо сайн дурын үйлс хийдэг компаниуд дээр, асрамжийн газрууд дээр, цэцэрлэг дээр, сургууль дээр бас сайн дурын ажил хийх боломжтой. За 18-нд гэх юм бол би өөрөө сурч хязгаарч чадаагүй. Гэхдээ та нарыг сурах хэрэгтэй байх гэж бодож байгаа зүйл бол жолооч болох. Гэхдээ энэ яг өөрийн болон бусдын шууд эрүүл мэнд, амь насанд нөлөөлөх зүйл учраас маш сайн жолооч болцгоорой. За тэгээд 18-таа мэдсэн байх хэрэгтэй 18 зүйлс гэсэн видеоны түрээд өндөрлөж байна. Таалагдсан болов уу гэж найдаж байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баярлалаа.